Альмас Movie Guide. Хүн бүрт хүүхэд насны хүсэл мөрөөдөл нь болсон тоглоом байдаг байсан да. Тэрийг л өөрийн болгож бусад хүүхдүүдэд гайхуулахгүй бол нойр хүрдэггүй, санаа намардаггүй. Тийм гэгээх үеийн томоогүй насанд тохиолдож ирсэн дурсамжаа сэргийн хуваалцаарай манайхан. За тэгэхээр өн шиг турбон мэн гих хүүхдийн киноны баатрын хүслэн болсон Жими хүүгээр кино эхэлж байгаа. Каратагийн тэмцээнд орохоор ээжтэйгээ хамт явна. Харин аавынх нь биеинд ажил дээрээ сэтгэл нь гэр бүлтэйгээ байдаг завгүй нэг. Энэ удаа Жимиг гомдоохгүй тулд ажилласаа яаран гардагч замын төвжирлийг хинч барахгүй. Бардагчгүй юу гэсэн. Яарсан сэтгэлээр нь болохгүй замаар сүмнүүлж явтал цагдаа зогсоож санаа хачи юм асууж бүр нэг торгох аргаас өгчилж байгаа байхгүй. Тэгээд хоцролгүй яах вэ? Гэрийнхээ үүдэн дэртэл хөрш залан гэр мэрийг нь өмнөөс нь чимэглэж ясаагаал. Тэмцээний бичлэг байгаа шүү гэж мэгэл манай хүний харыг хурган хөдөлгөөд амжина. Угаасаа хүн хөрштэй найдлахын шдэг гэхгүй юу? За наргаш хөөе. Гэртээ ортол эхнэр нь яоз хүүч хамаг арьсаа хумаад хүмүүсгэн дээрээ аваачаад наацсан байж дээ. Аав нь гуйж говшиж наргаа хийж аргадж байгаа зус сараар өвлийн өмнөөс юу авахыг хамгийн их хүсэж байгааг нь олж мэднэ. Тэгсэн ихнэр нь айл хагас сарын өмнөөс турбо минь авах ёстойг нь хэлсэн байж л дээ. Мань нөхөр ажилдаа дарагдаж булагдаж байгаад мартаски хоцрооски. Гэхдээ худалдаж авсан гэд худлаа хэлцөө байхгүй бантас. Өглөө нь ажил дээр очиж тоглоомыг навчна гэд хэлээд дэлгүүр явдаг. Тэгсэн юу вэ? Хүссэн бараагаа авна гэдэг чинь бараг алаа юм шүү. Хаалган дөнгөж нэгтэл манайха автобусанд суудлын төлөө алалцдаг шиг юм болж байдаг шүү. Бас болоогүй нэг хар арьс өрсөлдөгчтэй. Ганц үлдсэн турбо минийг өөр нэг эмэгтэй хулгай хийцэн аятаа аваад зогтчих. Тэгээд байдаг бүх тоглоомын дэлгүүрийг дуусгасан ч олж чадсангүй зээл. Жохон утах байх гэж хэлэх гээл гэрлүүгээ залгатал утсыг нөгөө муу хуршин авч итэр үнэн дураараа тэгсэн ихнэр чи шүршүрт орж байгаа байхаа хараад ирэх үү гэж мигээд өдүүд идэм үү яад юм уу чи. Утасны бүхээгээ урд нөгөө өрсөлдөгч болсон хар арьс залуу таарад хамт баг болж тоглоомоо хаймаа гэл овоо хүн шиг ярилцчихсэн. Гэтэл өөр нэг дэлгүүрт хайгаад байгаа баатар нь ирсэн гэж сонсонгууд хайж явж итэр. Ганц тоглоом дээр зангаа тэнүүлж байгаа байхгүй юу? Очоод бас л нохой зодон шар хаад амтны хүрэл юу ч гэмээр юм. Тэмцэл дундуур тараасан бөмбөгийг нь авсан турбо мен өгнө гэсэн биш хүмүүсийн урд хойн орон дээгүр доогор гүйн барин нэг бөмбөгтэй болсон ч жоохоо охинд алдчих. Авах гэсэн чи ээж нар нь халгаасангүй. Яасан ч үйлийн урттай хорвовт. Тэгээд арга бараад явж итл холгсаанта ноотой ноцтой газар аваачин эвдэрхий тоглоом $300 шахах гэж оролддог. Үүнд дургуйцсан манай тэмцэгч ав тэмдхийг юу авсыг болгочих. Энэ хооронд цагдаа нар ирж нөгөөдөлийг чинь баривчилж эхлэхгүй. Жимигийн аавыг баривчилчвал нөгөө Merry Christmas-тай кино чи шууд Prison Break болоод хувирчих ш. Тэгээд мань хүн шууд сэргэлэнт чи цагдаагийн дөрөв эсгэж байгаа зүгээр бүтэрчдэг. Тийхгүй бол гим хийгээгүй ч цагдаад байцагдаад хайрын тоглоом хайж явах цаг хугацаа дими өнгөрөн штэ тий. Гисэн ч бензин дуусч ялгаагүй л зам дээр хоосон цагийг барах шүү. Гэр бүлдээ цаг гарахгүй бол бурхан цаанаас нь ингэж шийтгдэг гэж байгаа ш. Та нар ч ихсэн мэдээд. За тэр жахав нөгөө талд харин далжгар хөршөнд хөршүүдтэй жигмэг тарааж яхад Жими хөршийн хүүд танаа аав гоё юм аа гэсэн. Манай аав ээжээс салаад юм болцсон. Ээж чинь ааваас чи салаад манай аавтаа суучаач жигшиг гэр бүлээрээ үнэн дураараа гараад байдгнаас. Жими уурлан гэрте ортол аав нь залгаж таарад бухимдалтай байсан дээр нь бүр уурсаж зул сарын жигсаалд ирж амжихгүй юм байна. Та хэлсэндээ хүрдгүү өнтер гэл хуурай агсан тавьж гарсан. Гэтэл дахиад нөгөө хар арьс чинь сүнс сүдэршгэл гид гарч ирэл найз уулцгой гэх юм. Манай хөөхөр турбочгүй жагсаалчгүй болчиход байхад хүүхэд бас загнаад сэтгэл готрол 0 заачлаа андаа. Ер нь өгшөө аа болох амарха эцэг байх хэцүү юм байна мэн. Яа дийс. Ганц тоглоом олж чадаагүй л үз гэсэн буу алцгаж байтал нөгөө хар чин багада бас нэг тоглоом авч чадаагүйгээсээ болоод ингэж шуудан зөгч болсон гэтэл хүүхэд нь шуудан зөгч болж харагдаад яаж иж байгаа л авах хэрэгтэй байна гэд яг тас шийдэн. Тэгсэн эфемер асуултанд зөв хариулвал тоглоом өгнө гэсэн чинь найзлыг эдээсээ харгуй дахиад дайсан болоод алдсан. Тэгсэн хин нас ганцхан хоосон буцсан. Гэхдээ тэгээд эр хүний эцсийн цэг нь гэр нь байдаг хойно хартал. Цонхоор нөгөө савсаг хуршин эхнэртэй байж байгааг хараад хүүдээ тоглоом авчгаад гацар модны дор тавьсан гэж хэлснийг санаж нөгөөх нь хусгаар шид. Гэхдээ бас эцэг хүн юм гэсэндээ хулгай ээж болохгүй гэл. Лав дотор хүнтэйгээ ярьж итл хуршээлийн цаа буг нь хөөж туугаад нохоо юм уу хайши. Гал мал гараал цонх мох нь хагаал бөө юм болж баригдчих. Бүүр нэг бүтлэхүү гэж. Тэгснэ эхнэр нь би ер нь хөөтэйгээ зул сарын жигсаал руу явлаа. Тэгэд хүргээд өгч гэж мэгэл нөхрөө шууд хаяад нас. Тэгсэн нөгөө хөршин машинда Лизи минь би чинь ганц би сайн аа. Миний араас хүүхнүүд их гүйдэг. Гэхдээ чи азтай. Учир нь би ч юм сайн бай. Алин үнсий гэж мэгэд арманч эхлэх гэж байгаад халуун савар эхнэрт нь дагдцуулаад их сонсон газар 9 шөнө хоосооцрог их чинь болоод үлддэггүй. Тих гээд байсан юм аа.
тих гэд байсан. Тэр үйл явдлыг харсан нөхөр санаандгүй цагдаа мөргөж унгаа хөөгдөж яваад жигсаалт бэлдэгчдийн өрөөнд орж тав. Алдсан биш завшиг гихчээр турбомын дүр тойрох хүнтэй андуурагдаж үг хэлхийн завдлах хувцсыг нь сольж. За тэгээд олонний өмнө сүр байлаантайгаар гарч ирэн мэдчилж нөгөө бөөн эрэл хайгуул болоод байсан тоглоом нэг хүүхэд сонгоо өгөх эрхтэй болтгий. Мэдээж хүүгээл гэрш. Тэгсэн нөгөө талд нь нөгөө нэг харчин дахиад хүүгээс нь тоглоомыг нь авах гэж хөөж аав нь тэнд үзүүлбэрийн нэг хэсэг болсон үйл ажиллагаанд ороод хүүнд бас л тоглоомоо өгөхгүй гэж зогцоор аюулд орон унахын даваан дээр аав нь нисэж ирээд аварч бүр олныг алмаар бол. Хүү аавыгаа энд байсан ч болоосаа гэж сэтгэл дундуур хэлэхэд турбо минь бага автал. Oh my god. Ээж хоёр ихэд гайхширч бас дэндүү их баярлаж багтаж байлаа. Харин нөгөө харыг цагдаа нар баривчилж аваад явах гэтэл Жэми түүнд тоглоом өгдөг. Хөөрхий гинт сүнс сүдэршгэл гарч ирдэг байсан болохоос биш бас л хүүхдэд баярлуулах гэсэн чин сэтгэлтэй нэг эцэг гэдгийг ойлгосон байгаа юм л. Харин Жими жинхэнэ турбомын дэрэгдэн байгаад их л сайрах. Ер нь хөвгүүдэд аав нь баатарна. Охтод аав нь анхны хайран байдаг гэдэгтэй. Та бүхэнд ч бас өөрийн турбомын дэргэд чинь байгаа шүү үзэгчтэй. Нэр Тобот консоны Wings Moncard 20% хэмдэрсэн байлээ шүү. Зулсарын бид